Цаашаа мэдхэнэ. Энэ хичээлээр өмнөх хичээл дээр string-ийг үзсэн төрнийг үргэлжлүүлээд list болон tuples гээд string-тэй адил sequence-ээр даал нэгэн төрлүүдүүдийг тэднийг үзнэ. Тэгээд араас нь matrix гэж бид нэр их үздэг их сургуулийн хичээлээс эхлүүлээд тэрний тухай хальт энэ Python дээр хэрхэн одоо тодорхойлтыг үзээд тэгээд data frame гэдэг ойлголтыг зүгээр өнгөцсөн үзэл. Data frame бол яг data analysis хийхэд хамгийн өргөн ашиглагддаг одоо яг цуваа бахан ингээл дата байгаа шүү дээ. Тэр бүхний ингээд одоо авч үздэг одоо байршуулдаг тийм объект байгаа. Тэрний тухайд авч үзнэ. За тэгээд хичээл эхлэхээс өмнө бас нэг юмыг танилцуулъя. Юу гэхээр би одоо энэ editor ингээд байна. Энэ ч одоо консоль маань яг нэг том юм ажиллах тийм. Энэ хоёрын хооронд ингээд нэг бол ийшээ шилжинэ. Тэгэхдээ би энэ ямар shortcut ашиглаж байгаа вэ гэхээр Ctrl Shift E эсвэл I. Ctrl Shift I гэх юм бол консоль руу ингээд очиж байгаа. Ctrl Shift E гэх юм бол editor руу ирж байгаа шүү. За. Энэ хичээлд ашигласан ингээд их сурвалжууд бол энэ ч байгаа. Сонирхол илүү зэрэггүй үзэх зүйлсүүдийн сурвалжууд очиод харж байна. За lists гэдэг list одоо монголоор цуваа гэж хэлж байна. Цуваанд юу ажиллах вэ гэхээр яг л одоо string-тэй адилхан юу ч хийж болно. За эхний жишээг нэг аваад гэх юм бол одоо энэ string тэгээ тоо гэдэг ингээд дөрвөн хэдэн холцсон тоо бол string-ний холсноос бүрдсэн. За if-с дараа ингээд харъя. Тэгээд list-ийг маань ингээд юу байна гэхээр яг хэдийн хийсэн юм ингээд байж байгаа. За list 2 зөвхөн ингээд одоо тоонууд байж болж байна. За list 3 дээр одоо эсвэл энэ double quote-тэй давхар ингээд ажилттай. Ажилтайгаар string-ийг бас тодорхойлж болно. String-үүд нийлбэр. За юм. Тэгээд list 3 юм утга юу вэ гэдэг ингээд харах юм бол тэгээд ингээд зүгээр string-үүд байж байгаа гэсэн үг. Ингээх маягаар ингээд тодорхойлж болно. За энэ дээр одоо ямар үйлдэлүүд хийж болох вэ гэхээр үйлдэлүүд ер нь бол string-тэй маш төстэй, ихэнх нь төстэй. Бас гэхдээ бас онцлогоос объект онцлогч шалтгаалаад өөр үйлдэлүүд байна. За хамгийн ихний үйлдэл бол slice буюу нөө дундаас нь тасдаж авах. Эсвэл concatenate буюу хооронд нэгтгэх гэдэг. Эдгээр үйлдэлүүдийг ихний авч үзье. За энэ би яасан байна гэхээр list 1 юм маань чинь list 1-ийн ихний 0 дугаар элементийг аваад за тэрийг ингээд print функцээр оруулсан. Тэгээд list 1-ийн 0 дахь утга бол гэж ингэж нэг string зүгээр тодорхойлоод за харуулсан байгаа. За энэ үр дүнг нахаар ингээд list 1-ийн 0 дээр ийм physics гэдэг утга байна гэж харуулж байгаа тийм. Тэгэхээр энэ хэсэг бол зүгээр л string зүгээр л ямар ч зүгээр л text гэсэн. Ямар нэгэн одоо холбоос объекттэй холбогдсон байхгүй. Энэ хэсэг нь жинхэнэ яг 0 утгыг гаргаж өгч байгаа. Тэгэхээр list 1 маань ингээд 4 утгатайсэн. Тэгээд 0 дахь 2 хамгийн ихнийх нь ингээд гаргаж өгөөд энэ чинь хэвлээд байгаа гэсэн үг. За ингэж ингээд ихний элементийг тасч авч болж байна. За мөн string-тэй адилхан 1-ээс одоо 5 дахь гэж байна те. Элементийг тасч авбал юу болох вэ гэдгийг харъя. За ингээд list 2 маань 1 2 5-аас нь 1 гэдэг нь одоо 2 дахь элемент ингээд 2 1 тэгээ 2 3 4 ингээд 5 дахь гэдэг өмнөх хичээлээр ярьсан бас нэг хамгийн сүүлийнх нь өөрөө ордгоо гэдэг. Тэгэхээр ингээд 1-ээс ингээд 4 хүртэл элементүүд байна гэсэн үг. За дараагийнх нь 2 одоо листийг хооронд нэмбэх буюу нийлүүлэл юу болж байгааг харъя. Хооронд зүгээр залгаа биш чаас. За тийм байна. Дараагийнх нь update. Update гэдэг нь тухайн листний утгыг өөрчлөх. Листний одоо листний 2 дахь элемент буюу одоо 1997 утгатай байгаа. Энийг өөрчлөөд 2001 болгол юу болох вэ? Лист одоо листний утгыг харуул гэдэг өөрчлөгдсөн байна. 1997 маань 2001 болцсон. Ингэж утгыг өөрчлөөд ээж болно. Append буюу одоо нэмэх залгах гэсэн. За 2019-д утгаар залгаа гэж. Тэгэхээр юу болох вэ гэдэг. Листний гаргаад харъя. Тэгэхээр 2019 хамгийн хартал залгагдсан байна. За 2 дахь элементтэй устгая гэж. Лист нэгэ тэр чигээр устгах болно. Зөвхөн 2 дахь устгах болно. Тэр чигээр устгах юм бол байхгүй болчихно. Өөр 2 дахь устгах юм бол 2 дахь далаа болно. 2 дахь гэдэг бол дараалал 3 дахь тий. 1 2 3 гэдэг энэ чинь 2 дахь элемент алгалцсан. За дараа нь count physics гэдэг. Physics гэдэг утга лист нэг дээр хэд байна вэ гэж. Энэ тохиолдолд маш амархан нэхгүй байна.
хэрвээ ингээд амар урт тийм цуу явж байна шүү дээ. Тэр дотор ингээд тоолох хэрэг гарч болно. Тэр тохиолдолд энэ функц бол маш ихтэй. Ханы жишээн дээр бол аюу энгийн боожоос ингээд өгч. Та бас өөртөө янз бүрийн жишээ гаргаж ирж байгаад үнэн байна уугүй юм ажиллаж нүгүү нүг гэдэг туршаад үзэж болно те. За индекс гэж хамгийн бага индекс одоо 2019 гэдэг одоо утгын одоо хэдвэр дээр байна вэ гэдгийг ингээд гаргаж ирж байгаа. Листний дотор. 2019 олон дахин байсан бол одоо хамгийн ихнийхийг нь гаргаж ирэх гэсэн. Энд чи одоо 3 дахь дээр нэгсэн байна гарч ирж байна. Энд чи ингээд PCX ингээд 2019 байрлал 3 те. Ингээд цаашаа үргэлжлээд 19 ингээд энэ тэнд зөндөө байсан бол байсан тэгж байсан ч хамаагүй 3-ыг л гаргаж ирнэ. Хамгийн их индекс учраас. За дараагийнх нь insert. За insert гэдэг функц нь оруулах те. За энэ дээр яаж оруулж юм гэхээр листний маань яаж оруулсан бэ гэж харъя. 15 0 дугаар байршил дээр 15 гэдгийг оруулаач гэдэг. Ингээ оруулсан гэсэн. За тэгээд листний дээр хэдл одоо жоо өөр одоо 2 дугаар байршил дээр одоо 11 ч юм уу те. За эсвэл юу гэдэг hello гэдэг утгыг оруулчихъя гэдэг. Тэгэхээр листний меню өөрчлөж байгаа. Ингээд 2 дугаар байршил дээр буюу 012 гэдэг энэ чи hello гэж ороод ирсэн байна те. За ийм функцтэй байна. Энэ append дээрх appendтай адилхан үүсдэг чинь. List pop. List pop энэ 2 гэсэн мэт 2 өстө зүгээр list pop гэж бодоод үзье. Тэгэхээр 2019. За тэгээд листинг байна өөрөө яаж өөрчлөгдсөн бэ гэж харъя. Гэт 2019 мөнгө хамгийн сүүлээс нь алгуулсан. Тэгэхээр list pop гэдэг нөө ямар нэгэн индексийг оруулчихаар хамгийн сүүл утгыг хасчихдаг юм. List pop 2 гэдэг аваад. Тэгэхээр hello гэдэг. За hello гэдэг утга маань алга болцсон байх гэж бодож ингээ харахаар ингээ байхгүй болцгооз. Тэгэхээр list pop гэдэг ямар нэгэн одоо хасгаад байгаа зүйл утгийнхаа индексийг оруулахыг хасчихдаг. Тэгэхээр list-ийг reverse. List-ийг маань яг одоо reverse гэхээр ургуулна гэсэн байршлын солонд элементийнх нь. List-ийг маань яг одоогийн байдлаар одоо юм байна гэсэн 15-аас 20 мөнгө гэсэн list reverse функц ажиллуулахаар яаж юм. Тэгэхээр харъя. Ингээ байршил солилцоо. Тэгэхээр амар string дээр хэллээ нэг бахан давхар ингээд цэг давхар цэг ингээ өгж хагаад эргүүлээд зөөрийн чигээр бүр амар ингээ бэлэг пункт байна гэсэн. За дараагийнх маань сортлох. За сорт листнийгээ сортлж үзье. За тэгэхээр энэ чинь ингээд тоо ингээд үсэг холилдсон учраас болохгүй гэсэн үг. Тэгэхээр хэлээ зүгээр тоотой list A гэж үсэж зөвхөн тоотой. За list A үссэн. List A-гээ одоо утгыг нь харуул 20 18 14. За энийг сортлъя. Тэгэхээр юу болж байна бэ? Тэгэхээр 14 сар гэдэг ихээс нь багаас нь их рүү ингээд сортлцсан. За энийг ихээс нь бага руу ч гэсэн сортлж болно. Энэ хаалтан дотор янз бүрийн функцүүд өгөө тэ. Тэгээд энэ миний ярьж байгаа бүх зүйлсийг интернетээс илүү ухаад илүү ингээд олон ингээд дотор нь бүр ингээд задлж тэгээд бүр нарийн үйлдэлүүд хийж болох яаж болтыг харах хэрэгтэй. Би бол зөвхөн л танилцуулга хийж байгаа. Тэгээд би бас ингээл огч нэрсэн үг ш. Цааш илүү агсан төвчний хичээлүүд үзээд курсүүд үзээ явахдаа эдрийг илүү тэр нарийн одоо хэрэглээг нь ашигланаа. За лин гэдэг буюу тоолох, уртыг олох. Тэгээд лин бол альж програмын хэл дээр ер нь утгыг уртыг олох. 1 2 3 гэдэг утгатай лист байлаа гэж байна. Тэрний уртыг болсон чинь 3 гараад ирчих. 3 урттай үнэ тий. Хай гэдэг нэг одоо лист үсгээд тэрийг 4 дахин үржүүлэх гэдэг. Ингээ хай 4 дахин гарчих. Яг нь стring тайлмаас. За 3 гэдэг юм нь манай string дотор байна уу гэд энэ гэдэг бас string тайлгаа. Тэгээ байна гэдэг чинь. 3-аас өөр тийм 4 тавьд юм тий. Байхгүй гэдэг чинь байхгүй. Яа. За list маань ингээ боллоо. List маань string адилхан бас тэр sequence-ийн төрөл гэсэн тийм. Дараагийн sequence-ийн төрөл бол tuples. Tuples list хоёр бол хоорондоо маш адилхан. Юугаар ялгаатай вэ гэхээр анх тодорхой бүрэн хаалтаар tuple-ийг тодорхойлдог. Бүрэн анзаарсан бол list-ийг хэлээд дандаа дөрвөлжин хаалтыг хэрэгжилж байгаа ингээд тодорхойлдог. Энд чинь бол дугуй хаалтыг хэрэглэнэ. За ялгаа бол энэгүй дуусахгүй гэхдээ tuple дээр бол ямар нэгэн анханаас утга өгчмөл тэрийг өөрчилж болдоггүй. Тэрүүгээр онцлог байгаа. Тэгээд яг яагаад энэ хоёр ялгаа чухал вэ гэдэг хэлээ дараагийн хичээлүүд дээр жишээгээр бас харах хаа. За tuple-ээр эхний ингээд tuple яг адилхан тий. Тэгээд энэ давхар эдгээр бол шаардлагагүй энэ нөө semicolon гэж ярьдаг. Semicolon
Энэ MATLAB эдэр дээр C Java эдэр дээр яг нэг функцийг яг нэг зогсоох утгыг нэг гаргахгүй байх гэдэг ингээд ашигладаг бол Python дээр ч гэсэн хүмүүс ашигладаг. Гэхдээ одоо бол шаардлага болсон. Тэгэхээр энтэй эндэнгүй яг адилхан үр дүн гаргасан. Төв нэг ингээд тодорхойллоо төв гэдэг тооны юу гэхлээр яг адилхан тийм лист адилхан тогтож байгаа. За ингээд тодорхойлоод янз янзаар тодорхойлж энэ чинь ингээд хаалт хийх юм тодорхойлж байгаа сууд. Тэгэхээр яг адилхан яг л адилхан хаалт тамж тодорхойлж байгаа. Төв 3 гэж юу юм харилт. Галт болсон. За хоосон төв тодорхойлохын тулд ингээд зүгээр хаалт ингээд нэгээд өгсөж болно. Зөвхнийг утгатай тодорхойлох чиглэл заавал нэг хашилт хийх хэрэгтэй юм байна. Тэгэхээр яагаад гэдэг дараагийн хичээлүүд үзнэ. Одоо тайлбарлаад нэг шаардлагагүй. За төв 1-ийн одоо эхний элементийг 100-аар өөрчлөлөө өчтдөг чинь. Тэгэхээр ингээд түн би хэлсэн өөрчлөлт болохгүй тийм. Тэгэхээр item assigned болохгүй гэдэг чинь. За уртын нолыг бол ингээд бас адилхан. Бас хоёр төрлийг нийлүүлээг бол бас яг адилхан ингээд. Дөрөв хөржүүлэг адилхан ингээд membership байна уу байхгүй яг адилхан ингээд. За ингээд sequence-ийн төрлүүд нь боллоо гэдэг string list tuple гэсэн үг үтсэн. Одоо дараа нь matrix. Матрицыг бол их сургуулийн одоо дээд математик ихний курсээс үзэж эхэлдэг. Тэгээд ер нь орчин үеийн математик компьютерыг бол матрицыг төсөөлөх үнэхээр боломжгүй. За тэгэхээр матрицын бас зөвхөн энгийн тодорхойлдог юм. Тэгээд цаашдаа бол өчнөө юм матрикс ашиглагдана. Тэгэхээр бас матрицын бусад одоо шин чанар төхрөө мэдэхгүй бол интернетээс мэдж аваарай. Маш хэрэгтэй матриц үнэхээр хэрэгтэй. За матриц эхлэхээс өмнө одоо энэ чи би нэг ийм import numpy as np гэдэг бичсэн байна. За энэ import одоо энэ одоо чи бичсэн байна. From npy гэх мэтчлэн нэг ийм юмдаг Python дээр бид их харнаа. Бус программын хэлнүүдэр ч гэсэн их харддаг. Юу гэхээр энэ Python маань өөрөө ингээд байгаагаараа бүх ингээд функцүүдийг өөртөө агуулдаг. Агуулгахаар ингээд их memory ашиглах юм их ачаал ихтэй болдог. Тэгэхээр зарим одоохондоо ашиглахгүй ингээд пакэжуудаа тийм функцүүдийн одоо функцүүдээ даалдаар байлгаждаг. Тэгээ яг ашиглах болохоор дууддаг. За энэ бол ингээд импорт буюу дуудаж байгаа хэлбэр. Тэгэхгүй одоо ингэж дуудахгүй бол энийг юусэн ашиглахгүй ингээд санах хонд орж ирээгүй гэсэн. Тэгэхээр ашиглахдаггүй. Тэгэхээр санах хонд байхгүй гэдэг нь одоо ачааллыг багасгах гэсэн. Одоо оруулаад тэгэхээр ачаал нэмэх гэсэн. Тэгэхээр за бид нар numpy гэж одоо Python-ы package tool одоо байдаг. Тэгээ numpy дээр бол нэг тоо бодоход ашиглагддаг бүх тийм чухал хамгийн чухал функцүүд энэ байждаг. Тэгээ тэрийг import numpy-ыг импортлыг авъя гэж байгаа. Тэгэд numpy-га np гэж нэрлэжээд. Яг энэ бол np бол дуурай. Бид нар хэлээ нэг одоо average гэж болно. За зүгээр np гэдэг нь np гэж нэрлээд доор ашиглаж байгаа. np гэдэг нь зүгээр стандарт одоо хүмүүс ингэж ашиглахаа сурцсан. Тэгээд одоо numpy-ийн ийм функцийг numpy дээр одоо хөр absolute гэдэг функц гэж хэлдэг тийм. Тэгэх юм бол numpy-ийн np abs гэдэг утга нь бол numpy-ийн absolute гэдэг функцийг ашиглаж байгаа юм байна гэдэг ойлгомжтой. За тэгээд numpy-га цааш np гэж болно. Тэгээд энийг импорт хийхгүйгээр цааш зарим функцүүд ажиллахгүй. Тэгэхээр заавал ингэж импорт хийх хэрэгтэй болдог. За энийг ажиллуулахаар одоо ингээд санах хонд numpy маань ороод ирж байгаа. За одоо тэгээд np-гийн array гэдэг функцийг ашиглаад хэлээ матриц үүсгэх. Матрицыг зөвхөн энэ янзаар үүсгэх, өөр янзаар үүсгэж болно. Гэхдээ хэлээ. Энэ зөв үсгээд за A гэж. За A маань ямар шиг юм бэ гэхээр ингээд Monday, Tuesday ингээд Sunday явцсан. Тэгээд өдөр тутамдаа 4 ажиглалттай. За энийг бол тоох хэрэггүй нөө зүгээр датаны төрлийг тодорхойлох зүгээр хэрэггүй зүйл байгаа. За энэ дээр энэ дата маань одоо бид нэг төр дээр дурдсан их сурвалжаас авсан дата юу илэрхийлж нэхлээр өглөө, өдөр, орой, шөнө гэсэн температурыг хэмжсэн юм лээ. Өдөр бол 7 хоногийн өдөр болгоно. За ийм нэг дата байгаа. За энийг 7-5 ястатай ингээд за энэ хардам хэдлээ нөө mp reshape гэдэг функц нь энийг mp reshape гэхгүй бол нөө ажиллахгүй. mp-ийн reshape функц шүү. За ингээд энэ дээр бол хэрвээ ингээд энэ reshape гэдэг функц яг яанд ажиллах вэ гэхээр хэлээ
5 одоо shape одоо бидэрт ингээд зүгээр шууд цуваа өгсөн бол тэрийг одоо 7 5-ын хэмжээтэй матрик үүсгэх гэхэд бол reshape гэдэг функцийг ашигладаг. Энд чинь одоо ингээд 5 7 болсон маань ийшээ ингээд 7 яваад тэгээ дараагийн үе ордог. Тэр нь бол жоох утгагүй матрик гэсэн ер нь reshape гэдэг функцийг ингэж харуулж байна. Зүгээр хамаагүй series тодорхойлцоод тэрийг янз бүрийн reshape хийгээд өөрийнхөө хүссэн хэлбэрийн матрикт оруулж чаддаг. Гэдгийг чи харуулсан ба. За ингээд бид ашиглах m матрикс маань чи байна. За print data for Wednesday одоо мэдээж матрикс байгуул доторх элементүүдийн бид нар сонирхонтой юу байна гэдэг. Тэгэхээр print m2 гэдэг. m2 гэдэг нь бол 2 дугаар одоо мөр гэсэн үг. Тэгээ 0-оос эхэлт тоолно гэхээр одоо 3 дугаар мөр бидний толгоор тийм. Тэгэхээр 1 2 3 гэдэг Wednesday ингээд утга гараад ирчих гэсэн. Тэгээ тухайн мөрийг тэр чихэр тийм. За эн чи одоо Friday evening-ийн утгыг гэж юм л да. Энийг дараад үзье. Тэгэхээр 4 дугаар мөр 3 дугаар багна гэдэг. За ингээд 4 дугаар мөр гэхээр 0-оос эхлээд болохоор юм. 3 дугаар багна гэхээр 0-оос эхлээд болохоор энэ чи байна. Энэ чи ингээд 23 гэдэг утга гарч. Тэгээ хэлээ 5 дахын орой ямар байсан бэ гэдэг ингээд харж байна гэсэн үг. Матрицаа ингээд дотор нь ухчих гэсэн үг тийм. Ер нь яг энэ үйлдэл энэ M-ийн 4-ийн 3-ыг сонгож байгаа. Энэ үйлдэл бол data analysis дээр маш өргөн ашиглагддаг байгаа. Тэр нөө амар их ингээд тоо өгсөн байлаа гэж тод тэр дотор утгууд дээр нь одоо ажиллаж байна гэсэн үг. За энэ чинь одоо append шинэ мөр нэмж байна. Одоо дайшлуулъя. Average гэдэг мөр нэмж. За append гэдэг юм ажиллах байна гэж. Яагаад тэгэхээр MP гэдэг юм байхгүй гэсэн. MP-гээ заавал авч хэрэгтэй. Би чи яагаад ингэж байхгүй вэ? Append бүх функцүүд маань дандаа MP-г яваад байна вэ гэхлээр би анхандаа зүгээр ингэж тодорхойлцсон байж байгаа нөгөө код үүсгээ. Тэгээд тэгсэн учраас нөгөө from numpy import гэхээр од гэхлээр энэ numpy-ийн бүгдийг нь импорт гэж байна. Бүгдийг нь импортлохоор MP хийх шаардлагагүй байдаг. За харин import numpy MP гэхээр яг MP-тэй байж заавал ажилладаг. Тэгэхээр энэ хоёр бол чанарын үүднийх ялгаагүй. Маш олон функц ашиглаж байгаа тохиолдолд энэгээр тодорхойлоод яг зөвхөн MP гэсэн хэсгийг тусад нь ингээд салгаж тодорхойлол зүгээр. Зөвхөн ганцаар MP ганцаар ингээд одоо зөвхөн жижигхэн функцүүд ашиглаж байгаа энэ тодорхойл зүгээр. Яг тэгэхээр заавал MP-г шаардлагагүй. Array гэдгийг MP-гийн array гэдэг ойлгочихно. Учраас тийм байна. Тэгэхээр би ингээд одоо MP-г хийж өгөөг ингээд алдаа үсгэж байна. Тэгэхээр за одоо шинэ мөрөө ажиллуулъя. Тэгэхээр MR маань за MR хэдлээ бид нар чи яг юу ажиллуулсан бэ гэхээр MR байна. Тэр нь M гэдэг одоо матриц бидний түрүүний матриц байгаа. Тэрэн дээр ийм нэг мөрийг нэмээч. Тэгээ мөрөөр 0 1 гэдэг 0 гэдэг бол мөр 1 гэх юм бол багнаар явдаг. За тэгэхээр энийг нэмэд өгөөч гэд хэлж байгаа. За тэгэхээр MR гэдэг шинэ объект үүсгэсэн байна. MR маань яаж харагдаж байна гэхээр хэлээ харсан. Нэгдгээс бүтцээ хөтлөөд average ингээд ороод өгсөн байна. За ийм маягаар ингээд шинэ мөр үүсгэж байна. Data analysis дээр шинэ мөр багна үүсгэх бол маш өргөн ашиглагддаг функцүүд шинээр ажиглах юм тэрхээр та. За MC шинэ баг нэмэгдэж байна. За энийг одоо ажиллал хийхээр бас нөгөө MP маань байхгүй. За тэгэхээр MC ажиллал нэг шинэ баг нэмэгдсэн. Гэх мэт ингээд мөр баг ингээд нэмээд иж болж байна. За мөр устгая гэж мөр M2-ыг устгаарай. Тэгээд 0 гэхээр мөрөөр нь ойлгоё. 2 гэдэг нь мөрөөр шүү гэд 2 дахь мөр. Тэгээд доор нь колонн устгах гэх юм. Баг нь устгах юм бол нэгээр устгаарай гэж тэгнэ. За энэ чи харъя хэллээ. M одоо яг юу байгаа вэ гэдгийг дахиад саний. Анхны матрис маань нэгтгэс бүтцээ өөрчлөл ингээд өглөөдрөөрөө шүмнэ 4. За энэ чи ингээд 2 дахь мөрийг устгаа гэж. Би чи нэг MP-г оруулахгүй бол. Яа. Энэ ямар шалтгаантай болж вэ гэхээр ингээд 3 дахь өдөр маань алуулцаад 2 дахь мөрөө устгах учраас. За одоо энэ чи 4 дахь багныг 4 дахьыг устгах багнаар нь ойлгоо шүү гэж хэлж байгаа. Устгалаа. За юу болж харъя. Тэгэхээр ингээд байхгүй болсон. 4 дахь хамгийн сүүлийн баг нь алга болсон. За ийм байна. Одоо шинэ мөр нэмхийн тулд M3 гэдэг. M дээр M-ийн 3
дугаар мөрөн дээр энийг нэмээд өгөөрэй гэдэг хэлж байгаа. Илүү одоо энэ чинь нэг багнаа устгах зүйлсээс тааруулах нэг тийм устгах чинь. Энэ чинь зя одоо мэнга харъя. Тэгэхээр энэ чинь ингээд дахиад шинээр дүүд ингэ ороод ирсэн. За ингээд шинээр ингээд нэр шин мөр оруулж өгч байна. За жара чи нэг буруу болж байна шүү. Энэ дээр ингэ хэлсэн юм да. Хоёр өдрөнд устгаагүй. Буруу шиг буруу авцуулчихлаас чи. Тийм уул нь би одоо энэ байхгүй зүйл анхнаасаа Thursday энэ утгуудыг 0-оор орлуулах сонирхол зорилготойсэн. Гэтэл нөө энэ хэсэг ингээ буруу тодорхойлж учраас ингээ алдаа өгч байгаа гэсэн. Хэлээ үзье. Одоо дэллээд одоо энэ хоёрын нэгийг устгах. За 1 2 3 дахыг устгах гэж үзье. За энэ гэт mp delete mp delete m 3 дахь мөр пангээд за ингээд зөвхөнийг бүтсээ дотор болчихж байгаа ингээд болчихж байнаа. За одоо матрис ингээд тоон ингээд мөртэй багтаа объект энэ дээр үйлдэлүүд гэдэг. За үйлдэлүүд нь нэмэх хасаа хүрч явах гэдэг шинжээр үйлдэлтэй байгаа. За хэдлэн чи энгийн ингээд матрисууд тодорхойлъё. Матрис буюу арray. За x y гэдэг матрисууд тодорхойлсон энэ маань ямар утгатай байна гэдэг харъя. Тэгээд мөртэй. За энэ хоёрыг форм нэмбэл зүгээр утга нь харгалзуулаад мэдсэн байна. Үржүүлвэл мөн харгалзуулаад үржүүлсэн байна. Хасгаар мөн харгалзуулаад хоо хармах хуваацсан. Зүүнийн нэгээр нь хуваацсан. Энэ бол матрицын яг үйлдэлүүдэж байгаа. Тэр чинь модулус гэдэг x-ийг харгалзах y элементүүд хуваагаад энэ бүхэл тоон хуваагаад үйлдэл нь хэдэн нэг тавьчих. За mp dot гэхээр үржүүл элемент нэг бүрийг харгалзуулаад үржүүлсэн гэсэн үг. Энэ ч одоо 1-ийг 7-той, 5-ыг 4-тэй, 2-ыг 1-тэй үржүүлэхээр нийтдээ 20 болж байгаа гэсэн үг. За. За хэлээ дараагийн өнгөцсөн ч тодорхойлоод зүйл y гэдэг матрис яг 2-2-ын хасаатай матристай variable. За энийг үржүүлээд үзье. Тэгэхээр юу болох вэ гэдэг. Тэгэхээр хэлээ матрицын үржүүлдэг үйлдэл өгөхгүй бааз. Энэ чи зүгээр элементээр шууд үржүүлж байгаа. Тэгэхээр энэ нь болж байгаа матрицаас ялгаатай. Array гэдэг матрицаас ялгаатай шүү. Яг матрицыг өөрийг нь тодорхойлохын тулд mp matrix гэж тодорхойлоод за энэ чинь ингээд x маань матриц шүү гэдэг ч. Матрикс маа y маань ингээд матриц шүү бас матриц өгөөд за энэ хэрэггүй. За x одоо матрицыг матрицаар үржүүлэхээр юу болох вэ гэдэг чинь. Тэгэхээр ингээд яг матрицыг үржүүлэх нь матрицыг яаж үржүүлдэг вэ гэдгийг мэдэх хэрвээ мэдэхгүй энэ тэнцээс нь хоцсон. Тэгэхээр энэ x y хоёрыг одоо матрицын үржүүлээр үржүүлээд ийм үржүүр гарч байгаа гэсэн. Энэ чинь 2-ыг 3-ыг 2-ыг 1-ээр 3-ыг 5-аар үржүүлээд 17 гэдэг бол энэ чинь ингэ байж гэсэн тийм. За ингэж матрицаа ингэж тусдан тодорхойлж байна. Яг array гэж тодорхойлоход болдгоо байна гэж чи харуулж байгаа. За array гэдэг бол матриц шиг зүгээр нөө одоо вектор ч юм. Вектор шиг. Гэтэ яг вектор хэд болохгүй нөө үржүүлэхээр ингээд яг матрицыг үржүүлэх болохгүй хаз. Тиймэрхүү ялгаатай байгаа. За матрис дээр бид одоо матрицыг үржүүлдэг бол ургуу утгыг болдог. Тэр нөө матриц А гэдэг матриц хэлэхэд тэр нөө урууг болоод тэгээд А-г ургуутанд үржүүлэхээр 1 гэж гардаг тийм. Тэгин оосхын тулд бид нар NumPy-аас шугамн айлгуур гэдэг одоо did одоо пункт одоо пакэжийг аваад тэр дотроос inverse буюу ургууг нь олдгийг функцийг аваа гэж импортлоо гэж. За тэгээд inverse явлаа. За энэ чинь матрицаа ингээд тодорхойлъё. А гэдэг тодорхойлъё. А маань юу вэ гэхээр 1 2 3 4 гэдэг матриц. За энэ зүгээр бүхэл 1 бүхэл 2 тэрцийг бол хамаагүй. За манай жишээ нь зүгээр онцлоо тийм. За
env гэдэг бид хэрлээ функцийг env гэдэг функц дээр а-га оруулаад тодорхойлчлаа. Env маань утга нь юу вэ гэдгийг харъя. Тэгэхээр ийм хас 2 ингээд тоон гарч. Одоо а-га үржих нь env гэж үзүүлээд үзье. Тэгэхээр за ажиж матриц PR за чи явуулахгүй байна. Тэгэхээр за ингээд np dot гэдэг бол нэг матрицыг үзүүлж өгдөг бас тэр утга. Тэгээд а env-тэй np dot-оор үзүүлчихээ ингээд нэгж матриц гэж байгаа. Энд ч 1 байна, энэ ч бараг 0 0 гэдэг гэж байгаа. За тийм байгаа. За матрицд бас тодорхойлолт гэж ойлголт өгдөг. Энд чинь ингээд array матриц ингээд тодорхойлчих. За энд бол зүгээр хэлээд энэ бол тусдаа нэг матрикс, энэ бол тусдаа нэг матрикс, энэ бол тусдаа матрикс. За энэ бүхний одоо нэг тус бүрийнх нь матрицыг хэлээ зүгээр энгийн болох гэдэг. Энгийн жоохон хүндрүүлэх гэдэг сүртэй ажиллахад ингээд олон матриц авч байгаа. За тус бүрийнх нь одоо энэ функц бол np linear гэдэг. Тэгээд тус бүрийнх нь ингээд детерминант ингэж ингээд тоглолцсон байна. За хэдэ зүгээр жирийн энгийн матрикс таа хэлээ түрүүнд y гэдэг матрикс ингээд тодорхойлсон тийм y. За тэгвэл np linear тэгээд y хэрэг 11 гэдэг тодорхойлогч нь өгч болж байна. За np linear гэдэг айгуу урт бичиж байгаа. Энийг энэ шиг одоо linear дотроос numpy linear дотроос import env эсвэл detгээд ингээд импортлчод шууд энэ юмнууд үгээд detгээд шууд богинохон хэлбэрээр тодорхойлогч болж болно. За матрис дээр ийм их үйлдэл байна. Цаашаага мэдээж өчнө олон үйлдэл байгаа. Тэгэхээр хичээлээр үзнэ. Бас сонирхож байвал өөрсдөө ч нэтээс судалж болно шүү. За дараагийн ойлголт бол data frame гэж байгаа. Энэ data analysis дээр датаг байршуулдаг объект гэсэн. Тэнд одоо маш өргөн ашигладаг. Маш бас давуу тал олон давуу талуудтай. Хэлээ тэр матрис data frame-д тодорхойлсон D гэдэг нэг объект үүсгэлээ. За тэрийг одоо чи data frame руу одоо хувиргана. Энэ бол data frame руу хувиргаж байгаа үйл энэ чи явж байгаа. Тэрнээс өмнө хэлээ pandas гэдэг юмыг одоо импортлно. Түрүүний numpy гэдэг шүү дээ. Энэ pandas гэдэг бол яг нэг Python-ы data analysis гэдэг пакэж. За хэлээ энийг ингээд импортлчих. Тэрнээ да энийг ашиглаж болно гэсэн үг. За тэгээд PD дотор data frame руу үүсгдэг data frame гэсэн функц байна. Тэрнээр D гээд хэлээчээд нэг дата тодорхойлсон. Тэр датагаар D-г аваад тэгээд data frame үүсгэх тэрийг DF гэж нэрлэгээд нэгцэн байна. За бүгдээ явахгүй. За DF гэдэг нь юу гэхээр одоо ингээд 2 багантай ингээд 0.1 дэх ажиглалтууд 0.1 2 2 3 гэсэн утгатай ингээд байж байна гэсэн. Энэ бол ингээд хэдэн мянган багантай хэдэн мянган мөртөө ингээд байж болно. Том яг дата анализтэй тэгэхээр. За дата маш олон багантай мөртөө ингээд элементүүд байлаа гэж бид нар хамгийн их сонирхдаг функц бол D-types гэдэг. Энэ код маань нэгдүгээр баг нь хоёрдугаар багны элементүүд нь өөрөө нэгжин юм байна. Энэ чинь бол бүхэл тоо байна хэлжинтэй. За хэмжлэн олон ингээд стрингтэй янз бүрийн зүйлстэй байвал энэ ингээд төрлийн тодорхой тослог төрөл нь буруу байвал засч масарч юм да ажилладаг. За дараа нь хэлээ зүгээр өөр маягаар дата үүсгий. Энэ ч pandas-ийн data frame гэдэг функцийг ашиглаад энэ data frame 2 гэдгийг үүсгэх гэж. За data frame 2-ыг үүсгэхдээ юу гэхээр энэ чинь ингээд np numpy-ийн random гэдэг функцийг ашиглаад random integers-үүдийг үүсгэх гэж байна. Бүгд санамсргүй тоонуудыг үүсгэх. Тэгээд 0-оос 10-ын хооронд хамгийн бага утга 0 10-ын хоорондох 5-5 харьцаатай тийм санамсргүй тов үүсгэх гэж байгаа. За тэрийг 5-5 харьцаатай ингээд үүсчин тэгээд 5 ингээд санамсргүй тов цуваа үүснэ гэсэн.
Тэгээд ингээ ABCD гэж нэрлэе гэж хэлж байгаа. За тэгэхээр үр дүн юу болж байна харъя л да. F2. За ингээд A гэдэг одоо санамсрын тооны цуваа бол 7 7 4 5 гэдэг 10-ын хоорондох тоонууд ингэ байна. Ингээд хоорондох ингээд тоонууд байна гэт. За хэрвээ хэдлэн дээр энэ дээр одоо 5 5 биш. Одоо энэ дээр 25 гэдэг үсгэл та. Тэгэхээр юу болох вэ гэдэг харъя. За F2 одоо ингээ 20 ингээд A дотор 20 ингээ элемент гэсэн үг. Иймэрхүү манга data frame-ийг санамсруугаар үүсгэж болж байна. Хэдлээ бол санамсартай ингээд түүхэн цуваа муу авч агаад гаргаж ирээд энэ чинь ингээд тоонуудаа тавиад тэгээ анализа хийж эхэлдэг байгаа. За ингээд өнөөдөр хичээл ингээ боллоо. Дараагийн хичээлээр хэлээ data frame-ийн талаар илүү дэлгэрэнгүй одоо үйлдэлүүдийг авч үзнэ. За баярлалаа баяр та.